аялын тойрог нэвтрүүлэг Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хотод ирээд за Take to High компани бас үүсгэн байгуулагч залуучуудтай ингээ уулзж байна. За сайн байцгаана уу? Сайн байна. За сайн хаурж байна уу? Сайн явж байна. За та нартайгаа энд уулзсан чи их гоё байна. Одоо Вашингтон DC хот гэдэг чи одоо Америкийн нэгдсэн улсын одоо нийслэл одоо зүрхэн улсын газар. За яг бидний ардл чи одоо нөгөө алдартай нөгөө харандаа цамх харагдаж шин залуучуудтай уулзж байгаа. Гол зорилго юу вэ гэхээр Америкийн нэгдсэн улсад бас би нэг 20 жилийн өмнөөс явж яснаас хойш байдал маш их өөрчлөгдөжээ. А юу болсон бэ гэхээр эхний ээлжинд монголчууд маань ерөнхийдөө хар бор ойр зүрийн ажил хийгээд ингээ амьдралаа авч явж исэн бол дараагийнх нь үе гарч ирээд энд одоо компани байгуулаад бас мундаг бизнес хийгээ явж байна. За 3 дахь үе болохоор одоо яг та нарын үе байгаа байхгүй. Та нарын тухай өстой манай энэ монголчуудын холбооны нөхдүүд бас одоо ахмадууд бол их ярьж байна. Та нар энэ залуучуудтай л уулз ерөөсө хамаг одоо Америкийн том компаниудыг одоо тархийн батцдаг гэх юм уу да. Том одоо бизнесийн судалгаа хийж байгаа ийм залуучууд байж байна. За манайх болохоор Take to High гэдэг Америкт одоо data analyst чиглэлээр орчин хэлэхэд бол ерөөдөө одоо боловсруулаагүй одоо raw байгаа датан дээр анализ хийж гаргадаг тийм одоо decision making хийхэд буюу одоо нэг шийдвэр гаргахад тусалдаг одоо team ажлын байх гэсэн. Би болохоор одоо яг Fair First гэдэг Америкт одоо бүх government-ийн компаниуд тийм government-ийн ажилчид юм insurance healthcare-ийн сервис үзүүлдэг тийм компани ахлах software engineer ажилладаг. Бид хоёр 2 жилийн өмнөөс нээсэн байгаа. Яг өөрөө ингээд IT-г ингээд яваад иж болдог тийм IT-гаар ингээд яваад өөрөө сайн яваад иж болно. Гол нь монголчуудаа бас дараагийн level рүү ахиулъя гэсэн бодолтойгоор энэ нэг монголчуудаа IT салбарт оруулах гэсэн бодлого нээсэн юм Take to High гэдэг data analyst-ийн мэргэжил бэлтгэдэг юм компани байгуулсан байна тийм. Тэгээд одоо data analyst-ийг бэлдээд 4 сарын дотор data analyst-ийн бүх хэрэгтэй сургуулийн мэдээлэлд зааж өгөөд тэгээд data analyst болгоод ажилд оруулах тийм сургаж өгдөг газар байна. Манайхны хувьд нэг ярьдаг яриа байдаг штэ. Макдоналдсыг Монголд нээх гэсэн чинь бизнесийн судалгааг нь хийж үзээд. За Монголд бол ямар ч ашиггүй юм байна. Энэ хоошоор бууз тийм ээ энэ төргөн хоолны сүлжээн гэдэг бол одоо монголчууд тэр хоолндоо дэндүү дасцсан. Тэгэхээр одоо яг энийг цохиж хоолын гэхээр одоо бизнесийн орчин байхгүй гэсэн судалгаа гаргасан. Яг тэрэн шиг л одоо судалгаа хийдэг гэсэн үг үү? Тийм ерөнхийдөө тийм. Data analysis мэргэжил одоо ерөнхийдөө бүүн болж байгаа. Одоо Монгол ч гэлтгүй Америк ч гэлтгүй тийм. Ерөнхийдөө хаасаагүй ерөнхийдөө data analysis датан дээр боловсруулалт хийхдээ цаашлаад одоо ерөнхийдөө одоо decision making буюу шийдвэр гаргах одоо судалгаа хийх болгон дээр одоо сүүлийн үед та нар анзаарсан бол AI тийм машин дээр нэг бүх юм үнсч ерөнхийдөө data байдаг. Тэгэхээр тэр дээр л одоо тулгуурласан ажил ахна шүү дээ data analysis. Яг та нарт одоо захиалга өгж байгаа одоо Америкийн компаниуд байна уу? Яагаад та нарыг өстэй сонгож байгаа гол одоо шалтгаан юунд вэ? Чадварлаг байна одоо skill одоо data analyst хүний хэрэглэдэг бүх одоо skill бол нуур чадвар бүх хүмүүс одоо эзэмшсэн байна. Одоо жишээ нь манай оюутнууд те бид нэр өөрсдөө яг энэ замаар явж ирсэн манай оюутнууд чинь одоо яг сүүлийн үед одоо demand болж байгаа бүх skill-үүдийг чадварыг эзэмшсэн байж байна. Өнөөдөр бид төр сайхан мэдээлэл сууж байна. Сая бас манай нэг сүйд ажлын яслуу гэсэн залуу манай өнөөдөр ажлын операцсан ингэж байж манай нэг оюутнууд маань араасаа ингэж ажил орж байна. Data analysis гэдэг мэргэжлүүд өөрөө ерөөдөө амар хай байдаг. Одоо юу эрэлт ихтэй. Нийлүүлэлт айгүй бага байдаг. Тэр утгаараа ерөөдөө маш их нэлттэй тийм мэргэжлтэй. Энэ хаач зөвхөн Америк ер нь одоо Монгол, Австрали, Канада одоо хаа тийм. Манай нэг оюут одоо Канадаас сууж байгаа оюутан байна. Амжилттай сайд өгсөн одоо анх яг ингэж өөрсдөө хийж ингэж Америкийн компаниудтай энэ зэрэгцэж ажиллана гэсэн санаа анх яаж төрсөн юм? Тэр чинь ингээд одоо ер нь иммигрант те ирээд тэгэнгүүтээ одоо яг энэ шаруудтай бүх улсууд ингээд өрсөлдөөд тэгээд IT-ийн том компанид ажилд ороод чадчихлаа те. Тэгэнгүүт тэрийг би чадчихлаа. Би ганцаараа сайн байж болно. Тэгэнгүүт тэрийгээ бусдаа зааж гээ монголчуудаа зааж гээ бүгдээрээ юм IT-ээр орё гэсэн үднээс анх байгуулъя гэж бодсон юм. Гол дэрлээд үгүйсэн биз дээ. Хамгийн анх ажилд ороод хамгийн анхны өдөр би монголчуудаа санаад нэг амар гонж юмсан зангаатай ирдэг байхгүй ажил дээр. Тэгсэн чинь манай ажлынхан бүгд ингээд джинс мис өмссөн янз бүр чөлөөтэй пүүз өмссөн. Зарим нэгэд сэтгэлж мэтэрсэн өмд нь анх их гайхажсэн нэг Монголтойгоо харьцал биш нөгөө Монголд нөгөө нэг Шангила гээл заазрын байш ингээ 14 давхарт амар ингээд ажилладаг байлаа шүү дээ. МС зэрэг ажилладаг гэсэн. Тэгэхэд энд ирээд
Яг тэгж бодож ирж байсан. Тэр нэг ер нь ингээ бодохоор бас арай инээдтэй маягийн тий. Тэгээ яг ингээл 7-7 хоногор би одоо ингээ ангиагаа авч яал. Пижака тайлж яал. Ингээ сүүлд нэг сарын тагт адилхан болж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь тэр талаасаа инээдтэй. Баян харагдах биш. Хэрэгтэй үедээ хэрэгтэй юм авч чаддаг байх гэдэг утгаараа яа тий. Тэгэхээр нөгөө нэг мэдлэгтэй тэр хүн мэдлэгтэй байж болно, боловсролтой байж болно. Бас их худлаа өнгөрөө болж болно тий. Янз бүр. Тэгэхээр хүний нөгөө нэг оюун ухаанаар нь ерөнхийдөө үнэлдэг газар. Хүний цалинг асуух бүлүүдэлтэй. Ер нь нууцгүй хэлэхэд нэг одоо ажилтны сарын одоо цалин ямар төлбөртэй байдаг вэ? Тэгээ манай оюутнууд ерөнхийдөө яг дундаж нь яг 100 жилийн 100 мянган доллараар эхлээд ажилд орж байна. Монголынхаа нөхцөлтөөгөө бодоод үзэхэд бол энэ чинь асар өндөр цалин байхгүй юу? Тэгээ яг л ерөнхийдөө дундаас дээгүүр. За таны хувьд одоо дата анализ дотор яг юу хийж байна? Би болохоор яг дата репортинг тимд ажиллаж байна. Одоо репорт гаргадаг янз бүрийн одоо репорт буюу одоо нэг тайлан гаргах гэх юм уу тийм. Ямар тэрийг янз бүрийн байдлаар гаргадаг. Одоо жишээ нь тайвд өдөр одоо интерактив дашборд хэлбэрээр ч юм уу, слайд гайлаар ч юм уу тийм. Ерөнхийдөө яг тимд ажиллаж байна да. Та нарын хувьд одоо дата анализ буюу одоо бизнесийн судалгааг одоо Америкийн төвшөнд хийж байна. Яг одоо Монгол компани Америкийн хөрсөнд ажиллаж байгаагийн ингээд ховд байна шүү дээ. Өрсөлдөх чадвар нь ямар байна? Одоо жишээлбэл энэ дэндүү хямдтай болоод сонгогдоод байдаг ч юм уу? Эсвэл яг чанарын хувьд ямар ч ялгаагүй чадах уу? За ерөнхийдөө би одоо Америкт 7 жил яг ажилласан байна тийм. Ингээд Батар норд ажилласан. Чанарын хувьд ч гэдэг юм уу? Тэр талаас бол ямар ч юм ялгаа байхгүй. Илүү гарна гэсэн. Гол нь нөгөө нэг Америк компанид яг яаж ажиллах, Америк хүнд нөгөө нэг сервисээ яаж үзүүлдэг ингээд талаас нь баг. Яг удирдлагын төвшөнд Америк компанитай харьцаад тэгээд тэрнийхээ үйлчлэгээ үзүүлнэ гэдэг талаасаа яг яаж орох уу гэдэг талаас болохоос биш. Инженерүүд бол ямар асуудал байхгүй. Америкууд ч их прагматик хүмүүс шүү дээ. Гол нь хүмүүсийн эрэлт хэрэгцээг шаардлагыг нийцүүлж чадчихна гэсэн үг. Тийм, ерөнхийдөө нөгөө загварын хувьд бол ерөнхийдөө төстэй. Гэхдээ яг би нөгөө бас тийм газар явж ирсэн. Энтэг компаниуд яадаг гэхээр яг мэрэгжилтэй байж бас мэрэгжлгүй байж янз бүрийн улсуудад яг скиллийн зааж өгөөд тэгээ ажлын байранд нь зуршилт өгөөд ерөнхийдөө нөгөө нэг менторшип гэдэг байна шүү дээ. Улсуудыг ингээд чиглэл зааж өгдөг. Тэгэнгүүт яг Америкийн систем, Индийн систем, Монголын систем ч бидээс өөр. Тэгэхээр яг Америк системд хүн яаж ажилд авдгийг, компани дээр яаж ажилдгийг, ямар хариуцлага хүлээдэг тэр бүгдийг зааж өгч байгаа юм. Манай янз бүрийн оюутнууд байна л да. Тэгэнгүүт яадаг гэхээр Монгол ажиллагаа төгссөн ч юм байна. Цагуур төгссөн ч янз бүрийн хүмүүс байна. Тэр улсуудад скиллийн зааж өгч байгаа. Тэгэхэд ингээд Америкийн бүх нэг project management нь яаж явдгийг, код юм яаж бичдэг бүх юм ингээд зааж өгөөд яг ингэдэг шүүгээ зааж өгөөд сургаад гаргаж байгаа. Заавал та нарын одоо энэ левелд хүрэхин тулд үе шатанд хүрэхин тулд эхлээд би нэг 3 сар пицца зөгөөд дахиад хагас жил одоо ингээд таксины жолооч хийгээд ингэж 5 жил зүтгэж авах биш. Шууд та нараар хичээл заалгуулад би ажлын байртай болж болох юм байна шүү дээ. Болно. Бүх скил нэг hard skill, soft skill гэж байгаа тийм. Тэгэхээр Америк компани өөрөө яаж ажилдсан бэ гэдэг юм зааж өгдөг. Тэгвэл болохоор нэг Монголынхаараа сэтгээд яриад байх юм бол шал өөр. Тийм. Тэгэхээр нэг Америкт өөрөө ажилдсан туршлагатай хувьд яг компанид яаж ажилдсан тэр бүх юм зааж өгдөг. Энэ том одоо 350 орчим сая хүнтэй зах зээл дээр ингээд өөрсдөө гэсэн компани байгуулад явж байгаа. Үнэхээр одоо гоё сайхан мэдээ сонсож байна. Одоо нэг цаг үе их өөр болчих. Бид нар их хөдөлмөрлөхөөсөө илүүгээр толгоогоо тархиа боловсруулж ижил одоо бид нар ирээдүйд Монгол улстай их том их гэж би ойлгож байна. Тийм, би нэг ирээд бас янз ажил хийж үзсэн. Тэгэхээр нэг Америк улс яадаг гэхээр толгойг л их үнэлж мөнгө өгдөг. Тийм. Чи 24 цаг байдаг те амьдралд ингээд өдөрт те. Тэгэхээр 24 цагийнхаа зарим улс болохоор бие зоогоод 18 цаг 20 цаг ажиллаад мөнгө олох. Эсвэл чи өдөрт 2 цаг ажилласан ирнэ. Яг 8 цаг ажилласан мөр тэр жилийн 100 150 200 мянга янз бүрийн цалин байна. Тэ. Тэгэхээр 100 мянга гэдэг бол яг их сонсогддог хэрнээ Америкт болохоор тийм бас их болохгүй байж болно те. Гэхдээ 100 мянга 200 мянга 400 мянга ажгаач хүн байна. Янз бүрийн хүн байна. Тэгэхээр бид нар болохоор яадаг гэхээр шууд 100 мянгаас эхлэх боломжийг ингээд зааж өгч байгаа тийм үү. За ах нь ерөөсөө аялахаа байлээ. Би ерөөсөө танай компани сургалтанд суугаад тэгээ нэг хэдэн сар сурах вэ? Яг 16-7 хоног 4 сар суудаг. За 4 сар суудсан байлаа гэхэд одоо би 100 мянган долларын цалинтай ажил ер нь баг авах бэлэн болох нь шүү дээ. Ямар гоо мөрөл гээгээд юм бэ энэ. Ах нь энэ аялахаа байл та. За наригсан. Залуучуудаа хандаж би хэлбэрсэн гэж байна. Ямар төлбөртэй 4 сар сурах вэ? Манайх болохоор ер нь 3-4 дахин хямдхан буюу $5,000 сарын $1250 гэсэн үг шүү дээ. Тэгээ хуваагаад төлж болдог. Тийм байна ч одоо. Тэгээ цааш салингаасаа мөнгө өгөх шаардлага, хүнийг өгсөн бол болчтой тийм байна.
залуучуудтай хандаж одоо та хоёр одоо юу гэж уриалмаар байна? Томыг мөрөөдөж байгаарай гэж хэлмээрээ тийм. Томыг мөрөөдөж чадна гэсэн хэлтэйгээр тэгээд ингээд цоцолтгүй алдахаас битээ байгаарай гэж тийм. Одоо оролдож үзэх хэрэгтэй. Алдаан дээрээс суралцаад зарим хүмүүсүүд одоо нэг Jack Ma гэсэн үг шүү дээ. Progress tomorrow much more difficult гэдэг. They have tomorrow gonna be easy гэдэг. Тэрнээ адилхан өнөөдөр хүнд байж бол магаш бол бүр илүү хүнд байдаг. Гэхдээ ихэнх хүмүүс болохоор яадаг вэ? Тэрний дараагийн өдрөөс илүү амхан гоё болоод ирдэг. Гэтэ яадаг вэ? Ихэнх хүмүүс яг энэний гоё болохын өмнө шантардаг тийм учраас ерөөдөө хизээ шантахгүй гээд тууштай байгаарай. За та нартай их баярлалаа. Манай одоо нэвтрүүлгийн спонсор Organa гэдэг компани байж байгаа. Яг Монгол оюун ухаанаар байгаль дэвлэлтэй эрүүл мэндэд маш сайн бүтээгдэхүүнүүд хийж байгаа. Ялангуяа та нар шиг оюуны ачаал хийж байгаа улсууд ихгүй тохиромжтой одоо ийм энийг бэлгэлээ. Сонид болохоор би ямар бэлэг өгч яана гэхээр манай дуу хуурын бас энэ сайхан дундгав тий уртын дууны бас сайхан ийм нотгаас ирсэн. Тэгэд энэ одоо уртын дууны сайхан CD манай одоо аавын уран бүтээл энэ CD-г одоо танд бэлгэлээ. Гал нутгийнхаа сайхан дуу хоолойг сонсоод тэгээ сайхан ажиллаа хийж байгаарай, амарч байгаарай гэдэг. Сонсдоо шүү дээ. Монгол нуудыг сонсноо. За баярлалаа. За баярлалаа. За сайн байцгаана үзэгчдээ. Аялын дорын нэвтрүүлэг Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хотод орж ирээд монголчууд маань цар шинийхээ баяраа тэмдэглээд хүчит бүхийн барилдаан болоод үнэхээр сайхан боллоо. За Монгол улсын начин Нямсүр маань одоо 5-ын даваан төрүүлж энэ жилийн цагаан сарын гээд авраг боллоо. Өнөөдөр сайн харах хэмжээ болж байна. За ялангуяа миний хувьд ингээд Америкийн нэгдсэн улсаар ингээд аялаа явж байхад яг монголчуудынхаа юм цагаан сартаа их ховор тааралж ирсэн. За өнөөдөр арга хэмжээ үнэхээр сайхан болж байна. Маш олон сайхан хүмүүс энд ирж байна. Монголчууд маань цуглдсан. За энэ дотор ч одоо ямар арга хэмжээ болж ихээр өстэй. Шагаан харуу, хүчит бүхийн барилдаа, за мөн одоо үдслэн худалдаа маш сайхан арга хэмжээ болж байна. Сайхан шилжиж байна. Оо сайхан шилжиж байна. Энэ дээр дэсээ орчноо монголчуудын наадам сайхан барилдад үзүүлдэг. Монгол улсын начин Нямсүр ахтайгаа үзүүлсэн баяртай. Нийт Монголынхаа Вашингтон DC-ийнхаа нийт монголчуудаа сайхан дээрээ гэж хэлээрээ. За баярлалаа. Шинжлэх цагаан сарын барилдаа өргөн дэлгэр сайхан боллоо. DC орчмынхаа монголчуудад цагаан сарын мэд дэвшүүлээ. Энэ элчин сайдын яамнаас зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ жил болго ер нь сайхан болдог. Ер нь өргөн дэлгэр маш сайн болдог. Баяртай. Сайхан шинж байна уу? За эсвэл сайхан шинж чинь өнөөдрийн наадам арга хэмжээ ер нь ямар болж байна таны бодлоор? Оо ямар гоё юм бэ те. Бүх сайхан, хол сайхан те. Зүүндө бууцгийцаа. Цагаан сарыг хилдэгчүүдэд тэмдэглэж байна. Оо тий цагаан сарын олооны жил хийсэн. Монгол хэлийг яаж сурваа та? Оо би Монголд амьдарсан учраас хэдэн жил амьдарсан та? Бүдэн могадгүй 4 жил. Анх удаа 98 онд 2 жил амьдарсан. Дахиад удаа 2007 онд 2 жил амьдарсан Монголд. Тантай ингээд монголоор ярьсан ямар сайхан юм бэ? Оо за баярлаа. Үнэхээр одоо гоё байна. Та бол өстө маш мундаг сурсан байна. Оо баярлаа. Би энд хөдөө амьдарсан учраас хөдөө сурвал илүү цэвэр булган тэшигсум хүскөлтийн рэнчинлум бас баянгор баянгов баяндгсум ийшээ амьдарсан. Морон хоор тэ ууртиндо олон түүхийн хөгжим бас амаргүй тэ яг зүв цэвэр соёлтой тэ. Сайхан шилээрээ та. За сайхан шилээрээ та. За сайхан шилээрээ. Баярлалаа. Миний бие бол Америкийн нэгдсэн улсад ирээд 20 гаруй жил амьдарч байна. Монгол соёлыг энэ түгээхийн тулд болсон одоо Монгол үндэсний бүх хэл соёл зан шилгээл юмнуудыг бид бол уламжлаад жил болгон цагаан сараа явуулдаг. Энэ дээр бол Монгол соёлыг Монгол хүн ямар байх ёстой гэдгийг түгээхээр бидний энэ үйл ажиллагааг маш олон жил хийж байгаа. Гэхдээ сая тэр Монгол сургуулийн хүүхдүүд ямар гоё бүжиглж байна. Үнэхээр гайхалтай. Ингээд баг ойлгож байна шүү дээ. Тий. Сар шиндээ, сайхан шиндээрээ. Вашингтон DC-ээс мэдчилж байна. Ер нь бол аль ч улс орны өв соёлыг нь тухайн улс орных нь өөр хүүхдүүд нь авч явж байвал тэр улс их орн мөнгөд оршихын бэлэгдэл байдаг юм аа гэж тий. Тэр утгаараа одоо гадаадд ажиллаж амьдарч байгаа монголчууд энэ гадаадд
сурсан, төрсөн олон хүүхдүүдэд энэ үндэснийх нь өв соёлыг нь Монгол гэдэг бахархлыг нь тэ Монгол үндэсний одоо дархлаа болсон тэр одоо зүйлийг нь тогтмол хийж идэх. Тэгээд энэ жилийн онцлог бол тэрэндээ бас их байна. 8-9 жил гаруй амьдралаа. Эндээс нэг сурсан, ойлгосон, мэдэрсэн, тэ харсан. Одоо чи ч гэсэн өөрөө энэ тэнд олон гарнуудаар явдаг. Энд ийм байлаа гэж тэнд очиод өөрөө чинь одоо тэр нөлөөлөл маш их байдаг шүү дээ. Баярлалаа. Тий. Яг тэрэн шиг л адилхан одоо энэ ямар ч байсан нэг 8 жил боллоо. Энд бас нэг ойлгосон, мэдэрсэн зүйлээ очиод хэрэгжүүлнэ гэж бодож шүү дээ. За баярлалаа. Нутагтаа сайхан хамтдаа сайхан уулзах. Эргээд уулзъя. Ерөөл тавья. За Америк нэгдсэн улсад нийтдээ нэг 44 гаруй мянган монголчууд байна. Тэрний хоёр дахь том Чикагогийн дараа ордог монголчуудын одоо community бол энэ Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтон хот орчим, Мэриленд мууж, Виржиниа мууж болон Дистрикт оф Колумбиа гэсэн 3 газар оршин суудаг юм аа. За жил болго ич сайдын яамнаас монголчуудынхаа холбоотой Монгол иргэдийнхээ үүсгэж санаачлагаар байгуулсан байгууллагууд, хувь хүн компаниуд хамтраад цагаан сарынхаа баярын арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жил их өргөн дэлгэр шаахан зохион байгуулагдаж олон төрлийн тэмцээн идэ уннаар байлгасан ийм шах өргөн дэлгэр наадам болж өндөрлөх гэж байна. За сар шинийн баяр бол Монгол түмний хувьд бол их чухал баяр. Өнөртнөөс бид нэр зохион байгуулагдаж уламжлагдаж ирсэн Монгол түмний бас нэг цэнгэлийн манлай. Тийм учраас энэ баярыг тохиолдуулаад монголчуудаа, ахын настангуудаа тэд бүгдэнд нь хүндлэл үзүүлээд бид бүхэн энэ баярыг уламжлал болгон зохион байгуулах юм аа. Бодрох засан хайрч хаврын тэргүүн сар ирлээ. Хатуу үл харж өрн хавар айсвэ. Хамаг бэрхшээл үлдэж угтах баяр айсвэ. Манай Монгол сургууль бол Америкийн нэгдсэн улсын нийслэлд 2006 онд үүссэн. Энд Америкт байгаа болон бусад хэлийн чандад байгаа Монгол сургуулиудын ер нь нэлийн ууган. Тэгээд өнөөгийн байдлаар бол 15-6 багштай 100-аад одоо оюутантай хичээлж байна. Нийт одоо давхарцсан тоогоор бол хэдэн зуун бураг мянга төгрөг авах манай сургууль энэ олон жилийн турш тийм ээ. Тэгээд манай Монгол сургууль бол хүүхдүүдтэй одоо Монгол өв соёлоо, Монгол бүжиг дуугаа, Монгол хэлээ, Монголынхаа уран зохиол түүхийг танилцуулах одоо маш том хүндтэй үүргийг бол бид хүлээдэг. Энэ хэдийгээр энэ гадны одоо төрөлт энэ Америкийн том нөлөө байгаа ч гэсэн тийм ээ. Энэ бол нэлийн хариуцлагатай чухал ийм ажилтай явж байна. Тэгээд манай Монгол сургууль бас маш олон урлагийн дуучид, бүжигчид, морин хуурчдыг бол төрүүлэн гаргасан. Энэ бусад Америкийн нэгдсэн улсын жишээлбэл 15 мужи улсад Монгол улсаа сурталчлах энэ ажлыг бол янз бүрийн том үйл явдлууд арга хэмжээнүүд дээр бол байнга хийж ирдэг. Ийм ингэж явдаг. Монгол нами tingle-dong Инэмэндэн дүүрэн инэт байсан татхан Инэмэндэн дүүрэн инэт байсан татхан Бом байраа бом байраа
Түүний тойрог нэвтрүүлэг Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хотод ирээд Монголын одоо соёлын элч Уйгаахтайгаа уулзж байна. За сайн байна уу Уйгаахаа? За сайн байна уу. Сайхан аварж байна уу? Сайхан аварж байна. Гадныхны хувьд биш үү? Энэ цамын урлагийг монголчуудын соёлыг ер нь хэр хүлээж авч байна? За би бол зөвхөн уран бүтээлчин баг цам бүтээдэг. Одоо Америкийн нэгдсэн улс болон дэлхийн бус улс орнд одоо ингээд гаргаад сонирхолтой явж яадаг. Гадныхан бол маш их сонирхож хүлээж авдаг энэ цамыг. Вашингтон DC орчимд бол 4-5 мянган монголчууд ингээд ажиллаж амьдарч байна. Тэднэртээ сөрөлөөд ингээд сар шинийхээ баярыг сайхан тэмдэглэдэг. Наадмаа их сайхан тэмдэглэдэг. За зарим хүмүүсийн хувьд одоо яг цам гэдгийг яг монгол уламжлалаас илүүгээр төвдөөс орж ирсэн уламжлал гэж байна. Яг Монголын одоо цамын урлаг, төвдийн одоо цамын урлаг хоёрын хооронд одоо бас хэрэг ялгаа байдаг юм бол одоо манайхны хувьд яаж одоо хөгжүүлж инновац хийж бас өөр болгосон юм бол мэдээж хэрэг бурхны шашин энэ төвдөр дамжаалтай ингээд Туаз тэгээд Монголд дэлгэрсэн. Тэгэхээр ингээд дамжаарч ирсэн ч гэсэн Монгол бол өөрөө цагаагаар нөхцөл байдлын хувьд ч гэсэн газар орны хувьд ч гэсэн маш их онцлогтой. Жилийн одоо 90% нь бол одоо ингээд нарлаг сайхан байж идэг. Энэ утгаараа бол одоо ингээд цаасан шахамлын аргаар цамын баг бүтээхэд бол нөхцөл байдлын хувьд их гоё тохиромжтой тийм цаг үйлрэлтэй байдаг. Цамын багт хэрэглэгдэж яадаг одоо тэр шавар, тэр цаасан шам, цаас материалууд нь бол одоо бас их сайхан малын гаралтай төвх хэд бол их хэлбэг байж яадаг. Цамын баг гэд Монголд дэлгэрэхдээ бас яг тэр Монголын өөрөмц тэр цагаагаар нөхцөл байдал ах амьдралтай холбоотой. Жишээлбэл цагаан өвгөн гэж хэлдэг. Цагаан өвгөн гэдэг бол одоо 108 наслсан 6 даа урт насны сайхан бурхны дүр гэж бид мэддэг. Гэхдээ тэр чинь бол яг л сайхан бидний өвөө юм. А яг жигэн хүнтэй Монгол хүн бүр эцэд нартай ингээд юм сургаад айлтаад ингээд хийдэг. Тэр сайхан борлуудынхаа дүр төрхийг цамд тавьсан сайхан. Баасбад бол цагаан өвгөн байхгүй. Өөр одоо ямар дүрүүд вэ? Түрээнд гарч ирсэн дөрвөн уулын цавдаг гээл те. Дөрвөн уул одоо уул монголчууд ч уулсаал дэглэн шүү дээ. Уулсны болон одоо ургамал мод хад болон эцэнтэй гэж одоо шүтж ярьж байна. Тэгэхээр дөрвөн уулынхаа одоо сайхан одоо богтаан уулын хангар сангаа ярихны хөвгөнтэй жингэлтэй гахаа баян зүрх уулны нохоо гэл ингээд эднэрмэнд одоо ингээд цамд гараад ирчихдэг. Тэ. За биднээс энтгэхгээс ингээд эрдэмтэн мөрөгтэйг авчирч авчирч энэ цагаан бурхны шишний сургаалыг сурч яасан гэдэг цагаан өвгөний чинь хоёр азар ингээд түшээж явж байдаг шүү дээ. Тэр хоёр азар гэдэг одоо дүр бол одоо энтгэхийн эрдэмтэн намтай мөрөгдүүдийг одоо төлөөлөж ингээд бүхэл одоо энэ баг цам дээр гарч байгаа дүр төрхүүд бол хоорондоо маш утга агуулгатай их сайхан байж. Европод, Америкт бурхны шашныг бас их судалдаг болсон байна. Ялангуяа тэр сая Смитсоны музейн Азийн урлагийн би энэ дээр үзээд энэ бас гоё үзлэлтэй. Тэгэхэд Америкт маш их сайхан гэж явж байна. Ялангуяа танаа хүү та хоёрын тэр цагаан өвгөнтэй дамжин шаажаа хоёрын бүжиг ямар гоё болсон бэ. Цамын бүжгийг чинь бас нэг хэр баргийн нэг хүн бүжиглэхгүй шүү дээ. Тэр чинь бас нэг тусгай тэгж аяг байдаг юм байна. Тэр класс нь багасаа тэгээд нэг баг цамд томсч гисэн те Google. Одоо би нэг яг үгээд төрж явах үед чинь 108 Google-тэйг нь хийгээл те. Айлын хөвгөдөд нэг барбагаар тоглож байгаа үед чинь манай хөвгөдөд багийн цамны Google-тэй томсч гисэн гэл би хэлдэг байхгүй. Тэгээд тэр донд өссөн болохоор одоо тэр сайхан баг цамыг Google-тэй хайрладаг тэрийг орж бүжиглдэг тэрийг хийж идэг тэр талаас нь сайхан сурсан. Таны хувьд одоо Монголын соёлын элч хүний хувьд одоо ямар соёлын аам ч юм уу ямар байгууллагатай хамтарч ажиллаж байна. Манайхан ер нь хэр уялдаа холбоотой байж байна. Ер нь зүгээр Монгол улсын соёлын элч гэдэг энэ одоо сайхан ирхэм эрдэнэ одоо бас албыг ашиж байгаа баяртай гэж зүгээр яг шууд утгаараа бол бас ингээд дэмжлэг эдгээр бол бас хараахан ховролтой баг. Цамын одоо багийг ингэж одоо хөгжүүлж байна. Одоо хуучин одоо юу гэдгийг 100 жилийн өмнө хийж ирсэн материалууд ямар материал байсан юм бол 1937 оны тэр элмэгдүүлэл дээр чинь маш олон
түүх соёлын нийт зүйлийг устгаа ичлээ шүү дээ. Тэгэхээр тэр тасарсан соёлыг эргэж гаргана гэдэг бол одоо маш их хариуцлагатай ажил. Хуучнаас нь илүү гаргаж хийхгүй бол болохгүй, бас муудуулж бас болохгүй. Тэгэхээр энэ тал дээр судалгаа ерөнхий шинжилгээ яаж гаргаж ирсэн бэ? Миний багш Дасү гэдэг Баянгар аймгийн тэр сайхан лам буурлаас Монголын цамыг ингээд нэг монголчлоод бичсэн тийм сайхан судар байсан. Тэрийг надад орчуулж уншиж өгдөг гэсэн. Тэн дээр бол ерөөсөө бэгүй ийм цам ийм тэгжээгтэй ийм хоцтой ингэж гардаг. Тэрийг төвдөөс ингээд монгол руу орчуулад намайг солиох гэж орчуулж уншиж өгч. Би тэрийг бас нэлээд судалсан. Мөн үе үеийн бас Монголын сайхан уран бүтээлч нар байж шүү дээ. Ядман Сурангай сайхан судалгаагаар хийсэн зураг номууд нь байж байна. Тэ Эренчунгай бас ингээд Германы эрдэмтэн хамтарч бичсэн сайхан цамын талаар ном тохиомлууд байж байна. Мэдээч хэлэмдүүлэлтийн дараа бас ингээд гэлтэж очсон сайхан баг цамууд маань одоо музейд хадгалагдж байна. Шойж намын музейгээс хуулаад хадгалагдчихсан. Ингээд эднээс маань ус гарын авлага болсон. Би 1988 онд Жавгой эднэрийн хийсэн тэр баримт канонаас хойш бол 108 цам ийм сайхан бүтээл байсан юм байна. Тэгээд ингээд устж өгөө болсон юм байна. Нэг дахин сэргийж хийчих юмсан гэж өсөж байгаа. Тухайн төлөв би бас мөнгөсөөс боломж болсон. Хэцүүлээс тэгэл өөрийнхөө боломж чадлаар 10 гаруй жилдээ мөрчиж 1997-2007 оны хооронд 108 цамыг гарт барьдаг хэрэгслэл хувцс хэрэгсэлтэй ингэж хийж бүтээсэн. Азар тэр үед нөгөө Ганцангой Сретхой гэдэг хамгийн сүүлийн цамд гарч ирсэн тэр уурлууд маань одоо Донхны төцгийн хамт гэдэг хамтан эдит байж тэд нар бүгдийн музейд би бас нөгөө урлагтай ингээд найз нөхдөдийн хамт ингээд баг цам бүтээгээ сууж тэн дээр хурж ирээд одоо яг өө ялтай чи юм байдаг ингэж хийх хэрэгтэй ийм аник жоохон гоё хэтрүүлэгтэй ингэж ийм чи хатгай болсон маа тэгсэн байх гэдэг. Ингээд яг тэднес ч өөрсдөө уралж яасан хийжсэн бүжгэлжсэн усууд учраас ингээд яг юм хийж яхад бас нэг хүний нэг сүнслэг оюун ухаан орж ирдэг штэ. Тэгэхээр танд одоо дээд тэнгэртэй ч юм уу танаас одоо орж ирж ирсэн тийм зүйл байдаг юм бол авьяа сонгоод гэдэг талаас нь байлгүй яах вэ? Тэр чинь бол одоо уран бүтээлч болгоомж байдаг байх зүгээр яах вэ? Би үнэхээр яг ингээд байж байхдаа бас ингээд хамгийн гол юм бол одоо ингээд өөрийн гэсэн хөөгтлөө шүү цаанаас өгсөн тэрнтэй тэр бол зайшгүй орж ирдэг байх. Одоо тухайд бол тэр цамыг хараад би энийг хийх ёстой хүн байна л гэж би надад тийм өөр даалгавар орж ирж явах шиг би 108 цамыг техник сэргийг үнэхээр бодчихсон. Энийг яаж хийж бүтээх вэ? Тэнд болгонд бол одоо өөрөө шинжилгээр үнэхээр цаанаасаа тийм сайхан ерөөлтэй хүч. Би 96 онд 108 цамаа хийх гээд анхны юм Google-д хийсэн гэсэн чинь 108 Google-д хийчихэд тэгэд тэр үед нэг ардын банк гэдэг байсан. Тэгээд тэн дээр очиод би нэг бас зээл хөөцөлдөхөд 108 цамын Google-д хийлээгээд ардын банкны тэр нэг зээлийн орооны усуудыг урлан дээр авчирч өөрч авчираад тэгээд одоо надад нэг $5,000 хэрэгтэй байна. Бид нэг $5,000-тай бол одоо 108 цамын хувцс хэрэгсэлтэй бүтээчнэ гэж төсөл мөсөл бичээд танилцуулсан. Тэгэл нөгөөдөө чи ирж үзчихэл айгүй сайхан юм болсон байна. Гоё юм байна. За бид нар ингээд тоолж байгаа хариу өгье гэдэг тэгээд явчихвал тэгээд сүлд нь танд бол одоо зээл буцааж болох боломжгүй юм байна гэж зээл өгөөгүй. Тэгээд яг тэгсний дараах нь одоо бас манай нэг дүүгийн найз нь нэг Америкийг дагуулад тэр өрөөдөрх юм байна. Урлан дээр. Тэгсэн тэр Америк нь Delana Mongolia гэж компани эзэн одоо тийм Америк Дэвид гэдэг тэгээд тэр маань хурж ирсэн манай уралд орж ирсэн гайхал зүгээр хүү ямар гоё ингээл харж ирсэн бүгдийг авъя. Бүгд нөгөө юу $5,000. Гэхдээ тийм тэгсэн чинь хэдээр өгөх юм одоо энийг гэхээр би л нөгөө банкнаас нөгөө $5,000 л авчиад бүх юм л бүтчихнэ гэж бодож байсан юм жаах. $5,000 хэлэхгүй. Тэгсэн чинь шууд маягаад $5,000 өгөөд миний хэдэн Google-тэй нэг аваад ирсэн. Тэгээд тэрнээс тань цамаа яг чинь Google-тэй тэгээд дараа нь ингээд сайхан танилцаад ингээд асуухгүй гэсэн чинь би энэ дүүм гэданд байдаг юм аа. Тэр 7 гişin байдаг тийм. Ан байдаг тийм ийм том газартай би тэр газар тэр 7 гişin хатнаас байдаг. Юу ийж. Тэнд одоо тийм нэсэлийн төв байгуулагдсан. Тэгээд тэрний ламнар төгтөж байгаа. Би тэгээд нөгөө Америк гэж ямарч юм итгэхгүй шүү дээ. Ингээд тэр хүнд тэр 108 цамынхаа Google-ийг өгч явуулж ирсэн. Тэгээд нөгөө $5,000-аар жигэн том баг цамынхаа төслийг эхэлжсэн байхгүй. Тэгэхээр чин цаагаараа бас ингээд Америк гэж нэг улс байдаг юм байна. Булан мөнгөтэй гэдэг юм байна. Тэнд бас нэг бурхны шашны төв байдаг юм байна гэдэг нэг тийм юм надад үлдчихлээ. Тэгээд дараа нь ингээд
Би нэг Ленинград нэг бурхан бүтээчээд би бас тэр чинь нэг Явангой эднэр гээд манай урлагийнхан цуг очиод ингээд би тэр бурхан бүтээчээд ингээд Явангой Америк руу явах болохоор би бас эдэн багнуудаа өгöd. Тэгсэн чинь Явангой буцаж ирсэн. За чиний багнуудыг энэ Нью-Жерсид Дэлгүүртийн сүм гэж байдаг юм байна. Тэнд очиод ямалтарч байгаа төгчлөө гэдэг. Тэр үед бас нэг Америк миний уран бүтээлүүд ирээд байхгүй юу? Таны сүм нь таны бүтээлүүд Америкт ирээд алдарсан. Алдарсан. Дараа нь эзнийгээ дуудсан байж. Тэгээд даллаа ирсэн дуудсан байх гэж боддгийн. Би тэгээд яг Булмгтанд ирээд Дэлгүүртийн одоо шавьтар ямалтарч байд нартай уулзлаа. Ингээд одоо чекинг тэднээс бас очиж тэнтэй сайхан одоо заларч одоо Монгол тэр сүрэг гэж болгожсэн тий. Истэ сайхан Монгол. Оо ярих юм байхгүй тий. Хөхнөөрөө Монгол юм шиг тий. Тэгээ хайчаагийн түмэн нэг тэнд байжсэн. Би тэгээд уулзалтад би ингээд 108 цамаа ажиллаж чи одоо 70 багш энд мөрлөх гэж байгаа. Та тэгвэл 108 цамаа авчирч 50 гэхэд тэгээ би 2007 онд Чингис хааны хадал бадар анхны 108 цамаа ясалт үйлдвэр тавьж монголоор нь одоо ингээд 108 цамтай боллоо гэж зарлчаад тэр бол бас их дурсгалтай их сайхан мөч үзэн. Үнэхээр одоо бас сайхан тий. Ерөөл дэмбэрэлтэй та тэр банкны зээл бүтээгүй нь юм зөв болсон байна шүү дээ. Ер нь ямарваа нэгэн одоо ингээд нэг юм бүтэхгүй бол тэгээд цаана бас нэг бурхан илүү гоё юм өгөхгүй боломж олжээдэг гэдэг тий. Манай аавыг бас тэгж ярьдаг байхгүй юу? Социалист систем үед ч нөгөө зөвлөлтийн эсрэг үзэлтэй нөгөө үндэснийхээ соёлыг одоо сэргээн гаргах гэсэн үнийг тийм хадшаа үздэг байлаа шүү дээ. Манай аавыг ч нөгөө төв хорооноос цөлсөн байдгийг. Хэдэн жил цөлөөд бас нэр зэтгүүлж хүмүүсээс битсэн байдаг. Цоодлыг ингэж цөлж хөдөө ингэж явуулсан маань цоодлын хувьд бол аз завшаан болсон юм аа. Ягаад тэгэхээр монголчуудын тийм дарагдсан байсан тийм нууцлаг ардын хөгжмийн өв соёлыг гаргаж ирсэн. Тэгээ би бас өнөөдөр тантай уулзаад энэ монгол соёлынхаа тухай ингэ ярьсан чи сайхан огшч байна. Ялангуяа одоо манай Вашингтон DC-ийн монголчуудын хувьд одоо таныг ярьж байгаа юм хаасаг. Ерөөсөө л одоо Уягийн ахындаа очиход яг л бүтэн Монгол айлд очсон юм шиг байдаг. Одоо нэг өсөндөө Америк нэгдсэн улсад одоо Монгол гэрээ бариад Монголтой байгаа юм шиг байна гэдэг бол бас хувь заяа юм аа л гэж. За би танд аавхаа сайхан уртын дууны CD-г бэлгэлнэ. Одоо алтан цангаас авсаад ийм сайхан CD байж байгаа. Танд бас уран бүтээлээ чинь ялгаад бэлгэлээ. За баярлалаа. За. Би танд бас их гоё бэлгэлээ. Ортын сайхан дуу нэдэж одоо ингээд бас мундаг хүн шүү дээ. Одоо биднес ч сонсч мэдчихэдэг. Одоо ийм сайхан одоо хүний бүх төр зэрэг ингээд сайхан ярилцдаг энэ аавхаа бас дуугийг залгаатай энэ соёл урлагийн талаар ийм сайхан нэвтрүүлэг хийж авч баяртай баярлж байна. За мөн одоо манай нэвтрүүлгээс хамтарч ажиллаж байгаа манай дуу урлаг гэдэг Монгол уламжлалаар шатар монголчуудын одоо маш гоё одоо тийм бэлгэлтэй уран байхны хийцтэй гоё зүйлүүд хийж байгаа. Энэ сайхан бэлгийг бас танд бэлгэлээ. За баярлалаа. Ямар сайхан уртай хийцтэй сайхан бизнес заслаар одоо гэргидээ өгөөд сайнхаа дэжиг өргүүлжээ. Тийм. Тэгээс манай нэвтрүүлэгттэй хамтарч ажиллаж байгаа одоо манай Органа гэдэг брэнд үүсэж байгаа. Одоо монголчуудын хувьд ч одоо нөө хуучин жамц давс ч одоо хоолоонд сайн гэдэг бөөлний үрсээс хамгаалдаг. Энэ сайхан одоо жамц давстай бидний манайхан сайхан гаргаж ирсэн байж байгаа. Тэгээд энэ мэдрэлийн 5 аршааныг одоо бас цогцлооч хийсэн юм. Язганы тостой ваны давс. Монголчууд ч эртээр үесэл тэгэл яг хэрэглээд ирсэн шүү дээ. Одоо энэ тэр сайхан нутгийнхаа энэ сайхан юмнуудыг ингэж одоогоо сайхны болон одоо ийм эрүүл ахуйн бүтээгдэхүүн болгож байгаа энэ компани Органа компанийханд одоо бас баярлалаа. Одоо энэ сайхан бэлэг хаваас Америкт авчираатай манай төрөлцсөн энэ сайхан нэвтрүүлэг хийж ингээд бидний өхөнтэй уулзсан DC хотод морилж ирсэн танд их баярлалаа. Таныг одоо урлагийн бурхан, инженлэн бурхан одоо энэ сайхан ата таван тэнгэр, хөг тэнгэр ивэх болтугай гэж баярлалаа. Мэнд тэндэг шигсэн. За баярлалаа. Аялын тойрог нэвтрүүлгийн баг хамт болон Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтон DC-д ирсэн байж. За манай ширээн дээр сууж байгаа одоо энэ хоёр сайхан бүсгүй болохоор манай Могул одоо даатгал компани одоо том захирлууд одоо хөрөнгө оруулагч нар ингээд сууж байна. За манай одоо алдартай нөгөө Рок Мангас энэ Вашингтон DC-д ирсэн. Сая миний араас сая ирсэн юм аа. За тэгээ бид нар ямар газар ирсэн байна гэж. За нөгөө Америк нэгдсэн улсын нөгөө хамгийн алдартай
дандаа саятнууд тэрбумтнууд одоо цугладаг. Америкийн нэгдсэн улс одоо шуудангийн түүхийг үзүүлсэн юм дээр үе барилга. Waldorf Astoria гэдэг одоо маш үнэтэй одоо буудал байсан. Одоо манай монголчууд мэдэн шүү дээ. Нөгөө Theodore Dreiserийн Kerry ихчлэлээр гардаг. Kerry чинь сүүлдээ маш том ад болоод тэр Waldorf Astoria гэдэг буудал дээр ингэж байрладаг байсан. Тэр их сайхан буудал дээр тэгээ ороод ирсэн чинь байж тээ ингээд гоё арпа тоглож байна. Гоё ингээд хүчмчин тоглоод тэгээ ерөөсөө би орж ирээ бүр гайхлаа та ястаа ямар амар тансаг газар ороод ирвэ. Тэгээ бас Америкийн нэгдсэн улсын хөрөнгөд нийгэм бас актрын зүгээр ингээд сая бид нар машинтай үүдэн дээр орж ирээд ингээд л одоо Valley Park ингээд зөвхөн машин парклж байгаа хүнд $40 өгөөл энэ машины паркны үнэгээр $100 гараа авчиж байгаа байхгүй. Тэгээд ингээд ер нь бол одоо яг хуу бас Америкийн нэгдсэн улсад бас ирэхээр нэг тийм амархан юм шиг бодоод идэг. Гэтэл бол одоо маш одоо хөрөнгө жинэний хувьд одоо $1000-тай ирээд нэг цаг жүрчиж болно. $1000 ухаалаг байж байгаад нэг сар жүрж болно. Гэхдээ их тийм мундаг газар ороод ирцээ. Монгол даатгалын одоо захирал манай Кристал, манай болроо маань одоо бидэрт одоо энэ гоё одоо буудлынхаа тухай тийм ээ энэ Монголын одоо үзэгчдэд зориулаад энэ Америкийн нэгдсэн улсын шуудангийн түүхийг бидэрт ярих гэдэг ийм гоё газар ороод ирсэн байна. За тэгээ Бенджамин Франклингийн төв шууд нь маш их одоо хувь нэмэр оруулсан юм юу гэхээр цэрэг таталтан дээр Ride or Die гэдэг могоо одоо дүрсийг асар их ухуулгах сурталчилгаа хийсэн. Тэр маань юу гэсэн үг вэ гэхээр бид Америк нэгдсэн улсын хөрсөнд амьдарч байгаа нэг дахь хоёр дахь generation хүмүүс тийм болохоор бид энэ өндөр татварыг төлмөрг байна. Английн хаант улсад хаа байсан Атлантын далайн цаана байгаа тэг гүрэнд улсад төлмөрг байна. Бид өөрөө өөрсдийнхөө тусгаар тогтнол эрх чөлөө liberty гэдэг юмны төлөө бид босох ёстой юм байна. Дотоод улсад цэрэг татах ёстой юм байна. Тэгэн гот энэ олон том газар нутагтай хүмүүсийн чи юугаар холбогддог байсан гэхээр шуудангаар холбогддог байсан. Тэгэхээр шуудан гэдэг маань өөрөө хөгжсөн тийм ээ анх морин тэргээр одоо морьтой хүмүүс нэг нэгэндээ захтаал занаа хөрөгдөг байсан бол энэ маань сүүлдээ богоон болоод тийм ээ одоо өнөөдөр бол шуудангийн систем бол ингээд бүр агаараар хүртэл явуулж байгаа, буухагаар явуулж байгаа. Тэгэхээр ийм гоё сонирхолтой түүхтэй барилгад өнөөдөр ирсэн байна. За өнөөдөр их гоё юм болсон мөг яхаа. Энэ Америкт ирсэн чинь би бас сая нервтлээ шүү. Яагаад гэхээр штэ нөө машина ингээд 3 сар унаа шүү дээ. Ойлооч 2-3 сар Америкаар явна. Тэгээ машиныхаа даатгалыг хийх гэсэн чинь Монгол шиг нэг 50,000 төгрөг төлөөд нэг машина даатгдаг тийм байдаг юм биш үү? Америкийн даатгалын систем яаж юм гэхээр мөнгөө авахтаа ч маш сайн авдаг юм байна. Буцааж одоо төлөختөөч нөө төлсөн шиг төлдөг. Өнөөдөр одоо Монгол даатгалынхаа нөхдүүдээр машиныхаа ээж бүрэн даатгалыг хийлгэжтэй. $1100 даатгал гэдэг чинь би бас ямар үнэтэй юм бэ гэж бодож ирсэн чинь амнаас одоо бусдын төрөнгөнд хохирол очруулах, өөрөө хохирох за бүх юмн дээр ерөөсөө тэгэл Америкууд бол ерөөсөө одоо та хоёр чинь нэг өгөөдөд 911 дуудвал тэгэл бөөрөнд орд юм байна шүү дээ. За Америкийн нэгдсэн улсад даатгал бол ер нь одоо тухайн кейсэс те тухайн хүний унж байгаа одоо жишээлбэл машины өнөөдрийн зах зээлийн үнэлгээ за бас мөн адил одоо худалдаж аваад те авч байгаа байшин property одоо одоо байшин хэдээр худалдаж авч байгаа. Тэгэхээр бас байшингийнхаа өнөөдрийн зах зээлийн үнэлгээнд шалтгаалаад цаасаа улсаа State Department of Insurance үнэлгээг нь тодорхойлж өгдөг гэсэн. Системээс цаанаас нь үнэлгээ. Тэгэхээр хүн хүний нөгөө хурууныхээ ондоо байдаг шиг амьдарч байгаа газрынхаа усын нуул, ёсын даг гихчээд Америкийн нэгдсэн улсын хууль одоо эрх зүйн хувьд бол даатгал бол маш нарийн, маш яривхтай байдаг. Монгол даатгалынхаа их баярлалаа. Шар зам үзээтэй байх болохгүй гэж. Энэ коктейл ингэсэн гинэ. Америкийн нэгдсэн улсын хуурай хуулийн үед нөгөө эрчүүд чинь бас архитаар суудаг, бас нөгөө стрессээ тайлдаг. Тэгээ хүүхнүүд нь нөгөө стрессээ тайлж чадахгүй байдаг. Тэгээ архитаар суухаар нөгөө хүүхнүүдийн чинь чи яагаад уугаад байгаа ингээд жоохон хилэм гардаг байсан учраас хүүхнүүд архин дээр ингээд жимсний шүүс хийгээд янз янзын ингээд жимсний ингээд юм хийгээд тэгэж уусаар байж байгаа нэрэн чи ямар гоо амттай юм бэ гэд коктейл гэдэг чинь тэгэж үүссэн гэж юм шүү. Яг коктейл буюу дахианы сүүл маш олон төрлийн одоо зүйл ордог гоё амттай. А би болохоор яасан бэ гэхээр Манхэттен бас нэлээд хатуу уудаг учраас ерөнхийдөө өнөөдөр бас жоохон бийс жоохон хөтөн байна. Тийм учраас дотроосоо жоохон дулаацъя гэд. За Монгол даатгал манд дугай. За баярлалаа. Энэ дотроо ийм тансаг дээрээс нь гадна талаас ч гэсэн их тансаг юм одоо шууд энэ зам нь ингээд конгресс руу орж идэг.
Тэгээ бас энэ их сонин түүхтэй юм байна. Дональд Трамп улстай одоо гэрээ хийж анх энэ зочдбол болгоод 60 жилээр авч одоо янзсан юм байна. Доторх бүгдийн засвар хийгээд маш тансаг болгосон. Гэхдээ 60 жилийн арай хөрлөгөө буцаад гэрээнд бууж ягаад тэгэхээр Дональд Трампын одоо нэр хүнд нь буураад зочдуудад нөхөн очих нь багасаад тэгээд одоо 100 жилийн гэрээтэйгээр үргэлжлүүлж байгаа юм байлаа. Энэ болохоор Wall of Astoria одоо 100 жилийн гэрээгээр үргэлжлүүлж байгаа юм. Гэхдээ энэ бол үнэхээр тансаг газар юм аа. In the post office system in the US, the postmaster centuries ago would live in the post office. Is there anyone that wants to spend $25,000 a night? $25,000 for the suite? Yeah, absolutely. Wow, very expensive. Dining room and living room. How much per person per night? One night's maximum price. Well, so this one would be $25,000, and so our standard room would be around $600 or $700. За яста арай тентнэ. Би одоо бас гадаадад явахдаа үнэтэй зөндөөл газар явж ирсэн. Тэгээд энэ одоо нөгөө Америкийн төв шуудангийн түүх болсон энэ одоо гоё байшин дээ штэ. Ингээд яг энэ өрөөнд хоноход байна штэ. $25,000 төлж энэ хондын биш штэ. 2 онцлогны өрөөтэй одоо тиймэрхүү өрөөнүүд $25,000 төлж иж орох юм байна. Одоо шуудан гэдэг чинь хэрэггүй болцсон. Имэйл гэж одоо юм гарцсан цахилгаан гэж гарцсан гэж яриад идэг. Гэтэл Америкууд ягаад шуудангоо өдий бол одоо устгахгүй байгаа юм бэ? Одоо Америкуудын ингээд хаусны гадаа ингээд шуудангийн хайцууд байгаад идэг штеп. Гэтэл Америкуудын нэг гол юм нь имэйл цахилгаан шуудангаар мэдээлэл явдаг. Гэхдээ яг аль бие ёсны нарийн мэдээллүүдийг дандаа ингээд шуудангаар гэрт нь гэж хүргэж ирдэг. Тэгэхээр энэ цаанаа бас их ялгаатай байд юм байлээ шүү. Бид нар өөрсдийнхээ бас түүгээ ингээд бодох юм бол шинжилгээ хөгжсөн байсан ч гэсэн бас устгаж болдог гэж юм байд юм байна. Устгаж болдгүй бас юм байд юм байна. 1800-аад оны үед одоо байсан одоо 300 гаруй жилийн өмнөх буудлах чинь бас л тансаг болсон байх шүү тийм ээ. Ийшээ ч одоо хичнээн чүрэ байгаа юм тий. Одоо аяллаа дээр нэвтрүүлгийн хөвчээр нэхэд $25,000 ийм өрөөнөөр орж үзээгүй шүү. Тухайн үеийн бас одоо нөхдүүд ч одоо бизнес өрөө гэдэг. Энэ дотор ч одоо хамаг ажил хэрэгээ хийдэг. Хүмүүстэй уулздаг. Бас л их тансаг байжээ. За болоогүй юм байна уу? Яасан ч одоо өрөөтэй. Ер нь одоо бид нар ч ингээ $25,000 мэдээж одоо тэр тийм их мөнгө одоо хаана байх вэ? Одоо яаж $25,000 төлж иж хонох вэ? Гэхдээ бас энэ одоо манай энэ буудлын том албаныхын нөхдүүдийг манай энэ Монгол даатгалын нөхдүүд ч одоо хамтарч ажилладаг юм байна шүү дээ. Манай Монгол даатгал бас ямар том болцсон юм бэ? Дандаа одоо энэ нөгөө Америкийн том бизнесмэнүүдтэй хамтраад хийдэг. Тэгээ ийш тийшээ дандаа лаглаг газруудаар ингээ орсон чинь би гайхаад байгаа байхгүй юу? Баахан өшөөр аваад бөө юм болох байх гэсэн чинь ерөөсөө шууд ороод л ерөөсөө нөхдүүдтэй яриад Америкуудын нэг бас нэг юм байдгийг шүү нөгөө танилтаа бол талын чинээ гэдэг шиг Америкууд чи ерөнхийдөө танил талаараа бас маш их ажил бүтээдэг. Ягаад тэгэхээр олон жил харьцдаг учраас нөгөө view гэдэг юм үүсдэг шүү дээ. Америкуудын хувьд ч одоо нэг хоорондын нэг удаан хугацааны нөхрөл гэж үүсдэг. Тэрүүгээрээ ингээд бодоод явхад бол өдөр бол бас л их гоё юм биш шүү. За одоо болидо одоо чи юу вэ чи одоо? За одоо жим бас байгаа юм уу? Хэд тахраа? За дахиад одоо нэг энэ өрөө чинь дахиад дуустдаггүй. Гэхдээ нэг хүнд одоо хэдэн жолон хэдэн баал хэрэгтэй бэ гэж одоо царай хэлэх юм биш үү гэж хадаа. Одоо доотлын дахиад дахиад өрөө юм тий. За манай аялын тэр нэвтрүүлгийн хувьд одоо хамгийн үнэтэй одоо бодол дээр анх удаа орж үзэж штэ. За их сайхан байна. Мөөгийн ах маань одоо гой зураглаач хийгээд байж чинь. Тэгээд сайхан байна уу бас үнэхээр сэтгэл их гой өндөр байна. Нөгөө Watergate-ийн хэрэг болж исэн гэдэг газар ер нь энэ хавьда өндөр байшин барих хориотой учраас эндээс одоо хот бүхэлдээ харагдаж байна. Нэлээ гадаас ирүүхэн байгаа болохоор ер нь хаацсан байна. Тэгээд орсоор ч хамаагүй ярьж байгаа. Хэдүүлээ дээр вино уух бэлхэн аваад ямар ч үсэн гараад ирсэн шүү. Та бүхэн яг одоо Watergate хотелд ирсэн байна. Richard Nixon гэж ерөнхийлөгч 1970-аад оны үед
Вьетнамын дайны өмнө энэ хотелээс болж огцорсон байдгийг айгүй үнэтэй. За тэгэхээр энэ байгууламжуудын доор 1970-аад оны үед ардчилсан намын яам энд байсан. Тэгэхэд Richard Nixon маань өөрөө ардын намын Republican буюу ардын намын ерөнхийлөгч байснараа ардчилсан намынхны нэг өрөөнөөс ингээд сонсдог байсан. Richard Nixon гэдэг ерөнхийлөгчийн болохаа бүх хэмийг илрүүлсэн газар энэ байдаг шүү. Харандаа цамхгаас өндөр одоо байршин барихыг хориглодог. Ердөө 3хан байшин байх шиг байна, тийм ээ. Тэрний одоо нэг дээр бид нэг гараад ирсэн. Төрөө нөгөө юу шүү дээ, нөгөө Astoria Waldorf, тийм. Michael. Pleasure to meet you. Michael. Кангулзи. Тэд манай Монголын зөв эргийн бизнес зөвлөлийн ордоч ерөнхийлөгч юм байна. You can call me Mishka too. Mishka. Mishka. There you go. Nice to meet you. Pleasure to meet you. Have you ever been Mongolia? Next year, this year. Next year? I ride horses. Oh, okay. So I definitely want to ride your horses. Cheers, guys. Cheers. Welcome to Washington, D.C. Cheers. Cheers. Misha. Бид өнөөдөр Вашингтон DC хотоор нэлээд аяллаа. Явсаар ажгаар ястаа нэр хэл хуугалчсан нэртэй сонир газар орж ирсэн. Талаар нь Ала Бардермо гэдэг нэртэй Испани хоолны газар ороод ирсэн. Америк нэгдсэн улс төрчлөг Испани хэлтэй хүмүүс бас их өндөр байр суурь эзэлдэг. Монгол даатгалын хамтрагч нэгдсэн улс юм. Одоо манай Монголын холбооны бас дэд тэргүй сайхан биднээс сайхан хүлээж авч уулзж байна. Тэгээд Байкт маань одоо өөрийнхөө хүүтэйгээ бидний бас маш олон газар дагуулад явдлаа. Тэгээд энэ Испани доо бүжигтэй гоё хоолтой газар ороод ирсэн. Ер нь испанчуудын нэг юм зан араншин байж байгаа байдлыг ингээ харсан чинь италиудтай төстэй юм аа. Би яг Италид явж байхад италичууд юм халуун цуцтай ингээ хүмүүсийг дайлдаг ерөөсөө бүх юм ингээд нэг гоё нээлттэй байдаг. Ерөөсөө л одоо хоол ундны үнэхээр одоо гоё газар ороод ирсэн. Испанчуудын хоолыг ингээд сонирхоод үзээд идээд явсан чинь биш. Италийн нөгөө рисоттотой их адилхан л харагдаад байна. Монголоор нөгөө бодато ураг гэж хэлдэг шүү дээ, тийм ээ. Гэтэ манай Майклийн хэлж байгаагаар бол Итали хоол гэж хэлүүлэх дургүй юм байна. Зүгээр л одоо газрын дондод тэнгисийн хоол гэж хэлж байна. Итали хоол гэж нэг тийм хэлдэггүй юм байна шүү. За үнэхээр гоё юм аа. Сайн самархаагүй шүү дээ. Нэг гоё ингээд гоё шараад ирсэн. Тэгээ буслаад ирж илээ. Амтанд нь бол одоо ямар байд энийг үзье. Надад одоо их л сайхан үнэрч байна. Самархаг ийм гоё амттай гэж юусэн бодоогүй шүү. Испанчуудын алдартай нөгөө түүхий гахаа мах гэдэг шүү дээ. Тавсанд нь болгоцсон. За нөгөө нэг монтер Испани үгэн ч ороод ирсэн шүү дээ. It's very good. Thank you. Thank you so much. Thank you so much. Thank you. Being here in La Taberna de Bardero, yes, and I'm performing for all of you. Gracias. Gracias.
whole section dedicated to Mongolia. Монголын зүүн эргийн бизнес консул гэж Батбаяр сайдын танаачлагаар гаргасан одоо ийм сайхан байгууллага байгаа гэдэг бид бол ер нь үйл ажиллагаагаар 1 жил гараа явуулчлаа. Тэгэхэд манай байгууллагын гол зорилго гэх юм бол энэ Америк нэгдсэн улсын зүүн эрэгт ажиллаж амьдарч байгаа Монгол бизнес эрхлэгч нарт улсын байгууллагатай холбож өгөх, дээрэс нь одоо улсын грант буюу улсын халамж, тусламж тийм ээ нэг нэгдэнд холбож өгөх гэсэн одоо ийм үйл ажиллагаан дээр бид хэд тулгуурлаад ерөнхийдөө үйл ажиллагаа явуулж байгаа. Маш олон хүмүүс наашаага ирэх гэдэг хүсдэг корпорац ч байна, жижиг дундын ч байна. Тэр хэд маань ердөө Америк нэгдсэн улсыг яаж ирэхийг мэддэггүй. Ирээд яг хаанаас эхлэх вэ? Судалгаа байхгүй. За тэгээ хууль эрх зүйгээс ахуулаад тусгай зөвшөөрөл. Одоо энэ бизнесийг юунаас эхлэх вэ? Яах вэ? Гэдэг маш олон ерөнхийдөө асуудлуудтай тулгардаг. Тэгэхээр яг бидний хувьд Америк нэгдсэн улсад бизнес эрхлэх үе хаалгыг нээж өгөх болон гүүр болгох ийм одоо ерөнхийдөө зорилготой явж байгаа байгууллагууд байгаа. Хүн бүрийн амьдралд санаан дурамгүй гайхамшигтай өөрчлөлт ирдэг. Энэ бол аялал самс хандрлын баяр баясгалын. Түүнийг та зөвхөн мэдээд амсаад өнгөрөх биш, харин үргэлжлүүлж анхны алх маань зоригтойгоор хийх нь чухал. Мянган бэрийн аялал нэг алхмаас эхэлдэг. Аялын тойрог энэ бол таны нэвтрүүлэг.